Сайн уу бүгдээрээ энэ удаагийнхаа влогт тавтай морил миний өдрийн тэмдэглэлээр хамтдаа ээлцгаая. Энэ влогтоо YouTube хийхээс өмнөх үеийн болон хийсний дараах төрөл бүрийн видеонуудаар нэгтгээд оруулах байх шүү. Тэгээд таалагдана гэж найдаж байна. Өнөөдөр 7 сарын 11 Монголд наадам болж байгаа. Тэгээд яг энэ үеэр гадаад байхаар бас жоохон сонир мэдрэмжтэй тийм ээ. Хүн болох нэг тийм хөдөө яваал, хошоор идэл, нэг тийм хүүд олоорол, гой дээлэмсүүл жоохон miss out болсон юм шиг мэдрэмж төрж байна. Айсландд ирэхээс өмнө Лондонд хэд тоног байхдаа KPMG Лондонгийн офисыг харах завшаан олдоо. Тэнийг өдөр офисыг нь үзсэн байгаа. Үнэхээр том юм билээ. Тэгээд PwC-д ажиллахаасаа өмнө очиж үзсэн болохоор одоогийн офис маань жоохон санагдаж байгаа. За тэгээд дараагийн stop бол Overbridge суугаад Tower Bridges Greenwich. Яа, гэтээ мэдгүй нэг юу гэж хэлсэн би буруу хэлээд ах шиг нэг арай өөр хэлсэн юм байлаа ингээл хүмүүс. Окей. Greenwich. Ягаад энэ бичлэгийг хийх болсноо ярих юм бол надад Лондонгийн влогоос маш их гэжтэй ер нь хитэн видеонууд үлдсэн байсан. Тэгээд ягаад би нэг влог хийж болохгүй гэж бодоод тэгээд эдгээрээ edit хийгээд нэгтгээд оруулж ийн. Яг сүүлийн удаа Лондон танарт харуулъя. Тэгээд би ч өөрөө гэсэн өөрийнхөө өдрийн тэмдэглэл хадгалдаг аягүй гэсэн. Тэгээд Лондонд болсон видеотаа хийж оруулъя. За одоо яг наадам болж байгаа болохоор жилийн өмнөх Монголд байсан дурсамжуудаа сэргийгээ тэгээд энэ видеонуудыг харуулж байна. Ами хай гэдэг нэ. Хай. Өөрийгөө YouTube дорно гэж бодоогүй л хэлсэн баг та. Сайн байна. Өнөөдөр 5 сарын 31 хасаа өдөр тэгээд буцаад Айсланд ирэх чинь одоо Heathrow airport дээр ирсэн. Тэгээд манай болохоор стик терминал 2-оос явна гээд тэгээд 29-20 сарчтай өнөөдөр өглөө байрлалын сангаас ирсэн 10 цагт чек-аут хийсэн болохоор ирт гараад тэгээд гадуур явж байгаа. Тэгээд гадууржуудаар нэг сүүлийн удаа яваад тань бай гэж хэлчихээ. Тэгээд airport дээр ирсэн байж юм. Тэгээд Лондонгийн airport руу очих тэр юу нэггүй хурдан гоёлсон билээ. Elizabeth Line гэх шинээр нэг лайн намайг хүмүүс урж явахдаа байхгүй яг сураад буцаа явж явах үед нэг шинээр лайн ирсэн. Тэр нь болохоор Elizabeth Line гэх тэр нь баг хурдны галт ирэх шиг. Тэгээд Лондоноос шууд бүрэн яг Туркийн төвөөс airport руу шууд ирдэг. Тэгээд тэрэн цугаас хайраад ирсэн амар болохгүй нэг цаг хүрсэн болон нэлийн хурд яваад ирлээ. Тэгээ би ирээд юмудаа ячаагаа нэг сайн анзлаг байсан. Тэгээд угаасаа нэг л цогтой ирсэн байсан. Тэгээд эжэнээс ойр зур юм аваад тэгээд жижиг carry on бэлдээд carry on анзлаа. Тэгээд сая одоо дуусчих байж байна. Одоо болохоор boarding pass аваад тийшээ яваад security гараад тэгээд цаашаа орж явах гэж байгаа. Тэгээд Айсланд руу явна. Энэ аялал нь болохоор тэр 8 шин ажиллаа. Зөндөө хэмээлээ. Тэгээд сонирхолтой 29-нд хийж үзэх 21 соло аяллуудыг нэгээд өмөлсөн тэрийг хийлээ. Одоо бол тэгэхэд Англид бол аяллаар ирэхгүй. Одоо ер нь төлөө 3 жил ер нь Айсландтай дотор сургалтад ажиллаа юм. Тэгээд сая ирсэн чинь бас нэлээд удаа явсан болохоор амар ядарсан. Бас ажил хийхгүй гудамжаар тиймээ сэлгүүцэл авах чинь бас нэг бодлоо гэлтэл юм байна. Юу ч хийж чадахгүй гэдэг шиг. Тэгээд гараад нэг өрхөөр ажиллахгүй байхгүй. Тэгээд гэхдээ яг гоо гудамжуудын хараад
хүмүүсийн бас яаж гоё байгааг хараад бас хуучин дүрсэмжүүдээс илүү болсон гэх гоё. Одоо ингээд тийм ажлыг ингээд бас одоо тэгтээ би дахиж хийх хийх бах уу энэ ажлын хүлээх бичлэг гэсэн би дараагийн бичлэгүүдийн юм хийж оруулна. Тэгээд үүсдэг хараад үзэж байгаа. Тэсний хүмүүстэй дараа нь чинь гоё болсон. Нэгсэнтэй нэг зүйлсэн нэг өдөр би нэстараа уцаад нэг Oxford Secretary Station гэдэг дөрвөн зам дээр нэстараа уцаад салжсан байхгүй. Тэгээд битээр өдөржингөө гадуур хаалтай мэдэртэй өмнө жилээс ийд танкад очиж суши дээр гараад кино үзээд лила стич үзээд яам ойдсан. Тэгээд дараа нь битээр хайпоч дуурна. Тэгээд оройн болохоор гэрлэг харагдсан чинь нэг юм хэрэгтэй юм дотоос нэг болохгүй тэгээд flex шиж орж аваад strawberry matcha аваад тэгээд strawberry matcha аваад би blueberry matcha аваад тэгээд урсан. Тэгээд би нэзээс суулгаад Regent Street-ээр дамжаад ингээд хэлээд үзсэн. Тэгээд ганцаараа ингээд амар гоё ингээд амар тийм тэр чинь болохоор танк хэлээсэн хүмүүс юу намарсан. Тэгээд багтан байхгүй Regent Street тэгээд ганцаараа алхаад цүнхээ ингээд барьсан. Ингээд цүнхээ даа ингэж барьдаг байхгүй. Тэгээд ингэж бариад ингээд цаашаа явж исэн чинь хажууд нэг хүн ингээд чаараас ирсэн гэсэн байхгүй. Ийм байхгүй гэж утсан чинь яг хажууд яваад иж болохгүй. Тэгээд ижил гэхэд хэлээ авсан гэсэн. Тэгээд гэсэн чинь за би тэгвэл та гэмтэй солонгос гэдэг Филиппин тэрнэргээд амар олон үсэн мэдлээ. Тэгээд би гоо гэлсэн. Тэгсэн чинь ялаж ихний хүсэл чихэн эм гэсэн чинь хэлээш гэдэг. Тэгэхээр би гоо гэсэн чинь за энэ хэлж ирэх гэж би ясчихсан байхгүй. Тэгээд за Монголоо гэж хэлээл тэгэлсэн чинь вау би өөрсдөө хэлээг юм байна. Би болохоор ингээд би өөрсдөө тэгээд асуултыг ингээд хальт хариулсан байхгүй. Игээл байсан чинь тэр залхахаараа өөрийгөө гээд би юу ч хийсэн юм чинь би зүгээр л тэгээд нэг Итали залуу байна мөн Франциско гэдэг. Тэгээ барай ингээд хүмүүстэй хэлцэх юм болсон. Тэгээ бодомжоор зүгээр Oxford-аас Калифорниад алхчихсан чинь ямар нэг Франциско гарч миний нэрийг таах хэрэгтэй. Нэг усыг таах гэж симпэлс тийм ээ. Тэгээ уустай болохоор ингээд Oxford-ээр миний нэрийг цоцох юм би бидний нэрийг зүгээр очиж тахгүй наа гэж хэлсэн чинь тэгвэл хоёлаа Instagram-аас болчихсон. Нэг байхгүй. Юу яриад байгаа гэж. Би тэгэхгүй баруун 5 минут л хадгалсан үг юу Instagram-аас болчихсон. Тэгээд амар жоохон тийм надаас л нэлээ санагдахгүй тэгээд даасан. Тэгэхээр зүгээр жишээ нь гэж хэлдэг юу таахгүй юм таасан. Үний нэмэд өччих. Амар хөсөстэй тэгээд Instagram өгөхгүй тэгээд яг чип цаалаа хөвдөд гэдэг стейшн авах би цаашаа ингээд тэгсэн чинь хүчгэлтэй хоёлаа ингээд урцгүйтэй ингээд юм Instagram авах зүгээр гэдэг би кино эдэг та ингээд хөтөлсөн байвал хоёлаа авч. I first came in because of the name. Serendipity. It's one of my favourite words. It is? Mm-hmm. Why? It's just such a nice sound for what it means, a fortunate accident. Except I don't really believe in accidents. I think fate's behind everything. No, you do. Yeah, Fate's behind everything. I think so. Тэр кинод гардаг шиг тэр хоёлаа уулзсан хөвтөлөн байвал уулзах гэ бай гэж хэлсэн. Тэр өөрсдөө хэлсэн юм шиг. Юусе тийм болж байгаа юм. Тэгээд тэгвэл тэгж хэлээд
Гэхдээ амар рандом штэ ингэж хаалтай. Илон чипскийн хэрэг амар гарсан. Тэгээд гэсэн чинь бараг Instagram байна. Яа. Тэгээд ч амар гарсан таа. Реакшн ч үгүй нэг ястаа бэкс гэсэн гэсэн. Бэкс ч багийн өөртөөсний залуу нэг юм хоббич үүссэн гэсэн чинь кофений декориста хамтараа тэгээд хоёулаа гэж бодсон юм шиг. Тэр цаашаа зурж орч юм дээр тэр дугаарыг суугаад Instagram-ийн суугаад тэгээд амар гарах ингээд ямарч гарах гэж бодлоо тэр хүн ингээд тэр явцсан. Тэгээд би нэстэрээ нөө энэ амар би ингээд орж ирсэн амар амжилт. Зүгээр нэг бачаа хоорондоо зүгээр дугаарыг суугаад Instagram-ийн суугаад мессежчил WhatsApp гэж бүгдээрээ солилцоо. Тэгэл би бүгд шопинг дээр гэсэн чи яг гомж аргалаад гараа авчихсан чинь Франциско гэж хэлсэн. Тэр амар сонирхолтой. Тэгээд бас их юм шиг болох юм энэ даа гэж бодсон. Тэгээд өмнө хийжсэн. Яг амар гомж газар enjoy гэсэн чи тэгээд тэрийг бас тайвшруулж гэж бодоод сонирхолтой юм болсон.